Радио нэг тусал. Улаанбаатар хотын хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж, орон сууцны барилгууд олноор баригдаж, үйлдвэр үйлчилгээний газрууд олширсоор усны хэрэгцээ жил бүр өсөн нэмэгдэж байна. Өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг тасралтгүй хангахаар ус хангамж, ариутгах татваргын салбарт 12,000 орчим инженер техникийн ажилтнууд ажиллаж байна. Нийслэлийн 1.5 сая хүн ам 200,000 орчим үйлдвэр аж ахуй нэгжийг ундны усаар хангаж, бохир усыг татан зайлуулах ажлыг хариуцаж байгаа байгууллагуудын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэхэд хэрэглэгч таны оролцоо хамгийн чухал. Системийн насжилт нэмэгдэж, шугам хоолой илэгдэж, тоног төхөөрөмж хуучирч, засвар техникийн шинжилэл хийх зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс усны төлбөр гэдэг зүйл зөвхөн өнөөдөр урсгасан ус биш, маргаашч кранта нээгээд ус хэрэглэх боломжийг хадгалах төлбөрөө гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл төлбөрөө цагтан төлөх нь энэ том системийг тасралтгүй ажилуулах хөшүүрэг төдийгүй шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангах өр нөлөөтэй юм. Бидний анзаардаггүй тав тух зохистой хэрэглээ та бидний хариуцлагатай байдлаас ихтэй.